хүргэе. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн явдалд багш танд баярлалаа. Бидний ярилцлаганд Монгол Улсын зөвлөх багш, Ардын боловсролын тэргүүний ажилд нь Алтан гац додонд Цээл багш маань хүрэлцэн ирсэн байна. Ярилцлага аав ээжийн талаар, за мань хүүхэд ахуй насныхаа дурсамжаас мэрэгжлээ хэрхэн сонгосон талаар бидэнд ярьж өгнө. За баярлалаа. Ингээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан багш нартаа баярлалаа. За намайг чулууны Цээлээ гэдэг манай аав ээж Хөмөрөн сумын харьяат ээж маань Баяр тогтхын сайн жаргал гэдэг сайхны хуурай байсан. За бид эцэг эхээс 11 үлээ. Аав маань одоо насаараа нам төрийн ажил хийсэн, намын хорооны дарга, намын дээд сургууль төгссөн, насаараа намын ажил хийсэн ийм хүн. Ээж маань бас төрийн үйлчлэгээний албанд болоод насаараа зүтгэж байгаа одоо гавьяаныхаа амралтанд гарсан. Тэр аав ээжийн маань одоо үзэж өнгөрүүлсэн тэр жаргал зовлон бид өөрсдөө яг одоо эдэлж ингэж одоо явж байгаадаа бас засгам чалаа болж ингэж явж байгаа. Тэрийгээ бас өр хөвгтүүдтэй өвлүүлж байгаадаа баяртай байгаа. Тэгээд за хүүхэд насны одоо дурсамж гэх юм бол хүүхэд сургуульд цэцэрлэгийн насаа Хүс аймгийн Хэргэс сумаас эхэлсэн одоо боловсролын гараагаа. За энэ сургуульд байхдаа би бас одоо хичээлдээ чигт оролцдог. Одоо тэр даалгавар заавал хийж явахын төлөө одоо их мэрэгдэг ийм хүүхэд байсан. Заавал одоо багш ямар шаардлага тавина байгаа ингээ тэрийгэ биелүүлж ажил явах гэж одоо их улаардаг байсан. Тэр нь ч одоо бас одоо цаашдаа суур боловсрол ахлахангийн боловсролыг эзэмшихэд одоо маш их суур сайн тавигдсан. Намайг одоо ингээд энэ сургуульд ирэхэд одоо мундаг том сургууль намайг Баядаа багш одоо тухайн үед монгол хэлний багш Баядаа. За одоо манай оюун багш Цэрэн Бумаа багш гэсэн одоо энэ багш нар бол намайг бас одоо өгтөж үлгэдэж авсан. За Баядаа багшаасаа маш их монгол хэлний задлын алгал, заа харах зүй, хүнтэй харьцах, за тэгээд одоо сэдвийн боловсруулалт хийх, тийм ээ, кабинетаа одоо өөдөн татсан очуулах, одоо хүүхдүүдэд гарын материал хийх, одоо конспект төлөвлөгөөгөө яаж хийхээс эхлээд энэ бүх одоо арга зүйд намайг сургасан хүн бол Баядаа багш минь баа. Оюун багш бол уран зохиолын хичээлийг яаж ярих вэ? Уран зохиолыг яаж унших вэ? Хүүхдүүдэд яаж гол агуулгыг одоо ойлгуулах вэ гэдэг дээр одоо бас их надад одоо зааж сургасан одоо миний бас сайхан одоо үгийн урлагийн багшаа. За тэгээд үеийнгийн одоо миний найз багш Цацрал Отхон гээд энэ багш нартайгаа бид нар бол бас хамтарч ажиллаж, хамтарч төлөвлөгөө конспектаа бэлтгэж, дараачийн үеийн багш нар одоо хамтарч ажиллаж байгаа. Миний одоо манай Даримаа багш, за ингээд дараачийн одоо үе дамжин орж ирж байгаа үеийн багш нартаа мөн энэ одоо арга зүйг нь бол үйлүүлэн сургаж одоо ингэж явж байгаадаа бас баярлаж явдгаа. Одоо багш нар зааж наашир энэ хичээлд суу, ингэж сур гэж одоо багш таныг урьж суулгаж байсан уу? Та өөрөө одоо санаагаараа би энэ хичээлд орж суух ёстой юм. Ёстой би тэмдэглэж авах ёстой гэж өөрийгөө удирдах гэсэн үү? Би бол юу гэсэн одоо намайг хэн өрөх үү? Багш хүн гэдэг чинь өөрөө л ирэл хийж хайж одоо багш нарынхаа хичээлд сууж, зөвшөөрөл аваад суугаад ороод за мэдхгүй чадахгүй онлын болоод арга зүйн болоод одоо ийм мэдхгүй зүйлүүдээ асууж, лавлаж, тийм ээ, ингэж явдаг байсан. За манай сургууль бол ур чадварын уралдаанд одоо манай аймагт бол их зохиогдож байсан. За ур чадварын уралдаанд манай энэ том сургууль бол байнга одоо аймагт шалгарч байнга улсад тэргүүлдэг ийм сургууль байсан. За манай гавьяат багш Батнасан багш, за Монгол улсад одоо 3 удаа дэд авраг хийсэн Дүйдэ багш, за манай гавьяат Гомжоод багш, за миний ангийн багш математикийн Чулуун багш гэд ийм сайхан арга зүйтэй багш нарын хичээлд би ястаа байнга тэд нар одоо ур чадварын уралдаанд ордог багш нар байсан. Байнга хичээлд нь суудаг байсан. Суух болгондоо би бүр одоо тэр үед утас байгаагүй би цаас тэмдэглэлийн дэвтэр дээрээ үзгээ бариад за яг хичээл энэ багш яаж орж ирв? Яаж хүүхдүүдтэйгээ мэдлэв? Яаж одоо өмнөх хичээлийг сэтэлж даалгавраа яаж шалгав? Яаж сэтэлжүүлж дараагийн хичээл рүүгээ орж ирж гэнэ үү? Шинэ хичээлээрээ ямар алхмаар явв? Яаж тарах материалаа хэдийд нь өгч гэнэ үү? Шинэ хичээл дээр ямар одоо гой санаануудыг гаргаж ирв? За баттгалаа ямар хэмжээнд өгөв? Гэрийн даалгавраа хэдийд нь яаж өгөв? Энэ хичээлүүдийн хоорондын уялдаа холбоо одоо яаж технологийн маш их ингэж бичиж авдаг байсан.
манай сургууль дотор чинь том сургууль юм чинь энэ олон чадварлаг багш нарыг одоо хөгжүүлэхийн тулд дандаа ур чадварын уралдаануудыг ойрхон явуулдаг байсан. Энэ олгонд би бол дандаа өөрийгөө чандлахгүйгээр ордог байсан. Орох болгондоо би одоо суралцдаг байсан, хөгждөг байсан. Энэ концепт хөтөлбөрийг яаж боловсруулах техникээ тэр мундаг одоо технологич багш нарынхаа арга зүйгээс нь би тэмдэглэж авсан учраас тэрийг хараад энэ багш ингэсэн байна. Би ингээ гэрийн даалгавраа яаж өгч гэнэ үү? Үнэлгээгээ ямар хөшөөргөөр өгч гэнэ үү? Гомжоо багш яаж үнэлв гэд ингээд үнэлгээнүүдийн бүгдийг бичээд эргээд одоо би яаж үнэлэх үү гэд ингээд дахин давтагдчихгүй ямар өмнөхөө давтахгүй бус багшийг одоо давтахгүйгээр хуулахгүйгээр өөр ямар хувилбарыг би эндээс дуурайж гаргаж болох уу гэсэн ийм одоо технологи их сурдаг байсан. Багшийн ямар ч багшийн хичээл бол дандаа багш чиглүүлсэн, тайлбарлсан, дөхүүлсэн, дэмжсэн, хүүхдээ хөгжүүлсэн, сонирхуулсан тийм ээ ийм одоо завгүй багш сурагчийн ийм баяр баясгалан донд одоо өнгөрдөг байх ёстой. Тийм учраас би хичээл бол ерөөсөө урлаг гэж боддог. Тэр нь би хичээлийг интеграцчилж заах их дуртай. Тийм уран зохиолын хичээл, монгол хэлний хичээл зааж исэн бол уран зохиолтойгоо. За уран зохиолын хичээл зааж исэн бол биш одоо бусад одоо газар зүй түүхийн хичээлтэй ч юм ингээд холбоод ингээд явчихдаг. Тэгээ хүмүүсийн амьдрал уран зохиол бол тэр аяараа л хүний амьдрал учраас нийгмийн амьдралуудтай холбоод явчихдаг. Тэгээд энийгээрээ дамжуулаад бид нар хүүхдүүдийн одоо хүүхдүүдийн хүмүүжил дээр төлөвшил дээр ингээд тогтоод яриад бүх юмыг бол багш өөрөө гаргатаа удирдлагыг өөртөө авч одоо ингэж явах ёстой. Тэгээ хичээлийг заахын тулд маш их бэлтгэл хийх ёстой. Ерөөсөө хичээл төлөвлөлт гэдэг юм дээр би маш их анхаардаг. Надад одоо ёстой төлөвлөсөн хичээлийн одоо надад гар ноор гэдэг юм уу да маш их байгаа. Одоо яаж гэрийн даалгавраа яаж хийх вэ? Яаж хичээлээ дүгнэх вэ? Бүр зураг гаргаад тэгээд ингээд ёстой их сараачд хийсэн байдیں۔ Тэгэхээр чин би одоо энэ залуу багш нартаа бас хэлдэг. Ерөөсөө хичээл багш гэдэг бол хичээлээ сайн төлөвлөж иж өөрийн болгож ижил орох ёстой. Тэгэхгүй бол хичээл биш болно. Хүүхэд нь ойлгож чадахгүй болно. За хоёрдугаарт бол одоо миний бас нэг онцлог бол ерөөсөө би 40 минутыг завгүй өнгөрөөд. Ерөөсөө байнгын тайлбартай явах ёстой. Чи унш, чи бич, энийг унших ёстой, эндээс ийм гаргалгаа гарах ёстой гэдэг ингээд суулгаад ингэхээр хүүхдүүд чинь тэр болгоныг ойлгож чадахгүй нөгөө хайрын 40 минут маань өнгөрөөд байдаг. Тийм учраас багш бол ерөөсөө л одоо ийм санааг эндээс авах ёстой. Та нар юу гэж бодож гэнэ үү гэж төхөөлөх асуулт өгчээж тэгээд хүүхдүүдийг нөгөө зохиолоор хэлэх гэсэн санаа, ихээр хэлэх гэсэн санааг нь аваад эргээд эндээс амьдрал руу нь оруулаад ингээд өөрсдөө одоо хүмүүжлийнх нь нэг ганц жижигхэн одоо юу болгож өгөөд ганц жижигхэн одоо зүйл болгож одоо хүүхдэд тусгаад өгөөд ингээд нэг цаг гарч байгаа бол одоо тийм юм шиг бүх хүүхдийг анхаарлыг жигдрүүлж агаад бүх төвлөрүүлж агаад энэ анхаарал төвлөрсөний одоо ач холбогдлыг хүүхд нь ярьж өгч байгаа. Тэгээд эргээд бол хичээлээ ингээд заахад хинч одоо ярьдаггүй, хинч өмөлдөггүй, маш айхтар ойлгож авдаг. Тийм ч учраас одоо энэ үгийн урлагийн хичээлийг яаж найруулах вэ? Нэг өгүүлбэрийг одоо яаж зөв найруулж бичих вэ? Хүнд ойлгомжтойгоор тийм ээ ямар алдааг одоо найруулгын алдаа гэдэг алдаа гаргахгүй тулд яаж одоо зохион найруулах вэ? Ямар үг сонгох вэ гэдгийг одоо тэр сэдв агуулгын уялдаа холбоог яаж одоо зөв барьж явах уу гэдгийг маш их анхаарч би хүүхдүүдтэй хэлж өгдөг учраас энэ одоо миний энэ хичээл заалт энэ багш нарын энэ арга зүй дидактикаас суралцах энэ бүх юм одоо надад бас их нөлөөлсөн гэж боддог.